Хай. За би дөнгөж сая Оливианг орчоод ирлээ. Тэгээд нийт Оливиангаас авсан юмнуудаа unbox хийж үзүүлье. Энэ 7 хоног Оливианг 70% хүртэл хямдарчихсан байгаа. Тэгээд би сая явчаад ирсэн. Тэгэхээр одоо бүгдээрээ задлж үзье. За тэгэхээр эхнийх нь болохоор энэ одоо маскууд байна. Тэгээд энэ маскууд болохоор ингээд 20 ширхэгтэй 10 ширхэгтэй гэд тэгсэрнээ бүгд ингээд 50% болоод хямдарсан байсан. Тэгээд нийт 50 ширхэг маск. За дараагийнх нь болохоор миний хамгийн дуртай одоо нүүр угаагч. Энэ агааны одоо би ингээ 3 дахь авсан. Тэгэд энэ нүүр угаагч болохоор одоо ингээд зарим нүүр угаагч нүүр угаасны дараа ингээд одоо хуурай шат таталтаад идэв штэ. Тэгээ энэ болохоор ерөөсөө тэгдэггүй. Тэгээ бас зөөлөн бүтэцтэй. Тэгээд ер нь бол батганы эмчилгээнд явж эхэлснээс хойш ер нь байраараа илүү дэмжих гээд байгаа болохоор илүү ингээд одоо хуурай шуулах тийм хүнд бүтэцтэйгээс илүү юм хөнгөн бүтэцтэй нүүр угаагчнууд ер нь айгуу дэжгүй сайн тохирж байгаа. Тэгээ ер нь бас дэжгүй байгаа. За тэгэхээр энэ. Тэгэд энэ нэг дээр нэмэх нэг. Ер нь дандаа нэг дээр нэмэх нэг байдаг энэ. Ийм нарны тус байгаа. Тэгэд энэ нарны тус нэг дээр нэмэх нэг гэхээр би хоёрыг авцсан заяа. Энэ зунжангаа ер нь нарны тус төрхөн штэ одоо гар, одоо бие ил гарч байгаа хэсэг, цээж. Тэгээ тийм болохоор ер нь илүү хэрэглэх байх гэж бодоод ингээд авцсан. Тэгээ би эдний нарны тусмар дуртай. Нарны тусууд ихэвчлэн ингээд одоо арсны өнгө ингээд цагааруулаад эсвэл ингээд дөрөв буцсны дараа ингээд жоохон барзайлгах гад байдаг штэ тий. Тэгээ энэ юусоо тэгдэггүй. Тэг хөнгөн бүтэцтэй болохоор би эднийхийг ер нь байнга авдیں۔ Тэгээд ер нь дэжгүй эднийх. Синтелагийн серум. Тэгээд синтелагийн ампул. Тэгээд синтелагийн тос. Тэгээ ер нь одоо ингээд бэрээрээ дэмжиж байгаа болохоор ер нь дандаа колминг одоо тиймэрхүү хүнд бүтэцтэйгээс илүү дандаа юм хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүнүүд айгүй их ашиглаж байгаа. Тэгээ би өмнө эднийхийг хэрэгжилж ийсэн. Тэгээд ямар нэг тийм сайн чийшүүлтийн санаад байгаа яадаг ч үсэн. Юм гаргаж ирсэн нь бол санахгүй байгаа. Тэгээд дахиад авсан. Тэгээд одоо миний хамгийн дуртай одоо скин-кэр брэндүүдийн нэг болохоор энэ ахгүй юу? Энэ Aestura гэдэг. Тэгэд манай эмнэлгээс бас энийг ер нь бол санал болгодог. Тэгээд энэ миний 2 дахь тос эднийхээс авсан бэрээр дэмждэг ийм тос ахгүй юу? Тэгээд бас сайн чившүүлдэг. Тэгээд эдний тосноос аваад тэг би ийм серумын анх удаага авч үзсэн, ашиглаж үзэх гээд ампул юм байна. Тийм. Тэгэд ер нь миний хамгийн дуртай брэндүүдийн нэг Солонгос. Яг гоо сайхны. Энэс миний хамгийн дуртай серумнуудын нэг. Тэгээ одоо энэ ингээд дуусч байгаа. Нэгийг авсан. Ер нь бол ингээд тайвшруулах үйлчилгээтэй. За дараагийнх нь болохоор би өмнө нь тосон цэвэрлэгч айгүйх ашигладаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь тосон цэвэрлэгч чинь бас бэрээрийг ингээд гимтэхэд маш их нөлөөлдөг гэдгийг олж мэдээд тэгэд усан цэвэрлэгч болгоод тэгээд ер нь айгүй сайн тохирж байгаа. Тэгээ одоо би утахгүй Монгол явах гэж байгаа болохоор юм жижиг хэмжээтэйг нь авцсан. Тэгээд энэ нь болохоор нүд уруулын будагны нүдний будаг уруулын будаг арилгагч нь ингээд энэ. Найзуудтай болохоор би юм өсний тоснууд авсан хгүй юу? Эдний өсний тоснууд юм гоё үнэртэй штэ. Тэг ингээм амар олон төрөлтэй байсан. Тэгэхээр эднийхээс авсан. За тэгээд бас найзуудтай өгөхгүйд энэ юу авсан? Сормосны будаг. Хитүү таавсын энэ сормосны будаг амар дэжгүй тий. Тэгээ нэг дээр нүхнээ гисээс ахгүй. Тэгэхээр нэг олон авсан. Оливиангийн хөвөн зарим хөвөнгүүд ингээд нормгүй юу ингээд нэг бөөгнөрөөд ингээд ер нь хэцүү болчтой шүү дээ. Энэ юусоо тэгдэггүй. Энэ айгуу дэжгүй. Тэгээд энэ болохоор нүдний маск. Нүдний доор тавьдаг маск. Тэгээд шүдний утас байна. За тэгээ би дөнгөж сая ийм уруулын будаг авсан хгүй юу? Тэгээ одоо ингээд түрхсэн байгаа. Энэ болохоор Романди 13 номер юм байна. Дэжгүй байна. За тэгээ гих мэтчлийн иймэрхүү худалдаа авалт хийлээ. Тэгээд энэ удаагийн бичлэгээр болохоор би дараа 7 хоног миний төрсөн өдөр болохоор би найзуудтайгаа сөүлээр жоохон гадуур явах бах. Бас Эверлэнд орж үзээгүй. Эверлэнд явъя гэж бодож байна. Тэгээ бас хамгийн сүүлийн хичээл маань орох гэж байгаа.
гих мэтчлэн иймэрхүү бичлэгнүүд ер нь бол ороод ингээд 6 сар дуусах байх гэж би бодож байна. Тэгээд дараагийн 감사합니다. 카드와 영수증을 챙겨가세요. За одоо тэр галзуу уулган дээр очиж сууна. Хөхтөд байгаа гүцэж. Амар ажил өнгөндөө шийдвгүй дээ. Одоо Safari World руу навах гэж. Shooting Ghost гинэ. Им haunted house-нууд байгаа юм билээ. Энд нэг 3 4 тийшээ орж үзнэ. Амар чанга байна. Ой. Ихээс гашуун нэг болохоор 10-аас 6. Энэ хот чай. Үлээн бах юм. Хэн багт? Яруулсан бүр ингээ хатуун дуу гэсэн. Ихтэй дээр юм. Харин Green pasta. Pasta mă pe cum ben. Усан парк руу орчоо гараад ирлээ. Ваа зөндөө ядралаа. Их таад юм байна. Тэгээ юу ч гэсэн одоо нэг юм олж идээд тэгээд хариндан. Сайн надаа юм бэлэг ирээд тэгээд манай найз манад руу юу явуулсан, бэлэг явуулсан гэжсэн. Тэр ах гэж бодож байна. Тэгээд одоо хамт задлаа. Өнөөдөр миний төрсөн өдөр. Тэгээд би одоо гарч найзтайгаа хоол идэх гээд тэгээд тэрнээс өмнөгээс юу байгааг нь харчаа гарыг гэж бодоод тэр нь гарах га бэлэн болцсон байж гин. Stand oil-ийн цүнх байх шиг байна. Тийм ээ. Цүнх гэдгээ бол надад хэлсэн байсан байхгүй юу? Бид хоёр эдний дэлгүүрлөө орж үзээд те би зүүж үзээд яваад ирсэн. Тэ эднийхээс авчих юм болов. Ийм уудтайгаа ингэж ирд юм байна. Хөрх юм байна. Өчигдөр бүр орой 9 болж хахад гэртээ ирээд үргэлжлүүлээд парк дээр нь тоглож байгаа үргэлжлүүлээ шууд усан парк дээрээ тоглоод. За нэг гурт нь юм байвал зүгээр энэ үү те. Камер. Яа. Яг тийм байна л та. Би ингээд эдний дэлгүүрлэн орж үзээд амар хөөрхөн цүнхнүүдтэй гэдэг зүгээд исэн. Тэгээ яг авсан юм байна эднийхээс. За тэгээд одоо гарч гоё. Найзтайгаа хоол идэн.
Тэгээ хоол идээд хөөрхөн сууж агаад ирнэ. Тэгээ өчтөр нь одоо ийм хөөрхөн цэцэг өгсөн. Харагдаж байна уу? Цэцгээ аваад явна. Яагаад гэвэл би цэцэгтэйгээ зураг даруулаагүй байгаа. Зүгээр л хадгалмаар энэ тийм хөөрхөн зураг даруулаад тэгээд за тэгвэл тэр газар очиод иргэд болцъё. Энд тэ амар хөөрхөн газар байна. Жохон хөлт юм яах те. Йоо амар гоё харагдаж байна газар. Өдрөс намын өдрөө. Ийхээс гоё байна. Үлэхэд амар гоё хахаа. Everland явсан талаараа ярих гэж бодлоо. Everland болохоор өглөө 10 гэж онгоод юм бэлээ. Гэхдээ хүмүүс ер нь бол 9:30 гэхэд бол ингээд дүүрэн очирлоо зогсчихсэн. 9:30 гээд очиход тэгээд яг 10 болонгууд хүмүүсээ оруулчихд юм бэлээ. Тэгээд зөндөө очтойгоо ч гэсэн ер нь айгүй хурдан орсон. Тэгээд ороод ер нь нэлээд том юм байлээ. Нэлээд том. Тэгээд нэг тоглоомоос нөгөө тоглоом явах зай нөрөө амар хол. Тэгээд бид хоёр хамгийн ихэнд болохоор галзуу уулган дээр очсон байхгүй юу? Тэгээд тэр галзуу уулган ч одоо хамгийн амар галзуу уулганаар ер нь нэгт ороод идэв штэ. Тэгээд тийшээ очиж үзсэн чинь яг юу амар болгоод байгааг нь ойлгосон. Одоо ингээд ихэнх галзуу уулганууд ингээд эндээс нь ингээд мөрөвчтэй гэх юм уу ингээд хамгаалсан юмтай байдэн штэ. Тийм байгаагүй. Зүр ингээ гитсээр нэг аюулгүй бүс тэг болоо. Тэг миний бүх ингээ би хүн дээрөө дийсэн заяа бүр ингээ явж явах хавцад. Тэг ингээ нилийн том төрөвтэй тэг тэр л ер нь хамгийн амар исэн юм байна. Тэг ингээ би ингээ чөлөөтэй хөдлөн гэсэн үг байхгүй ингээ уруудаж хахад хүртэл. Тэгээд хамгийн гоё тоглоом гэх юм бол надад тэр нөгөө юу санагдсан. Завин дээр суугаа ингээд яваад идэв штэ. Тэр амар дайггүй санагдсан. Зя тэг сүнстэй байшин руу орё гэж бодсон. Тэг сүнстэй байшингийн 3 тийм тоглоом гэх юм уу хаус байд юм билээ. Тэгээ гуруула хаалттай. Тэг нэг нь 3-аа сонгоно гээд тэг орч чадаагүй. Тэгээ дараа нь болохоор усан парк руу орсон баггүй юу. Тэгээд Caribbean Bay тэр Caribbean Bay руу болохоор өдөр 2:30-аас орохоор ингээд захиалга авсан байсан. 2:30-аас ороод тэгээд угаасаа 6 гэж хаад юм билээ. Тэгээд тэрнээс өмнө нь бол бэлэн болоод гарах ёстой. Тэгээд тэнд ингээд нөгөө давлгаалаад идэг тэр тоглоом нь яг тэр нь амар таалагдсан. Тэгээд тоглоом ер нь цөөхөн санагдсан. Тэгээд тоглоом цөөхөрнээ 1-2 нь хаалттай ч үлээ. Тийм байсан. Тэг яг одоо дөнгөж 100 эхэлсэн байгаа болохоор юм болов гэж бодсон. Тийм. Тэгээд ер нь усан парк нь тоглоомнууд нь бол ер нь дайжгүй гэхдээ цөөхөн. Бас хит тийм том бол биш юм бэлээ. Ер нь нэг тийм их алхаад байхааргүй. Тэг ер нь дайжгүй. Нэг 10-аас 6.5 хувьцаа. Ой ямар гоё юм бэ. Зя одоо бид нар супермаркет явж гин. Өглөөний цайгаа уугаагүй байгаа. Баажи гэж татах юм. Дахиад чи юу? Үгүй итерхий гоё сонголтууд байна. Энтин Заби бол стrawberry гэх нь өөр өөр юм. за тийм. Илээч тэгээд. Энэ кофетын хэр бол ууж үзчихсэн үү? Крем матча латте гоё юм. Гэтэ өвт юм биш үү? Тэ гоё. Чи яаж байна? Чи юу гэсэн бэ? Би ингийн матча латте уух уу? Эсвэл энэ матча эспрессо дог уух уу? Тэгвэл энэ хараа. Матча стrawberry. Тэгё. Юу л онож үзье. За ингээд матч. Оо, шууд фокус нь энэ дээр ирж байна. За амсъя.
Гоё амттай. Гэтэ ингээд сонголттой мэлээ те. Сахар багтай яг манай ингээд signature байгаа эсвэл ингээд их авч болно гэх те. Миний олж үзсэн хамгийн гоё юм. Сэм гоё аваад байна. Ахаа. Наач ингэ зарим ингэ Чиний болохоор oat cream шал гоё юм байна. Гоё юм байна, гоё юм байна. Ахаа. Таалагдсан. Окей. Үдээ да. Наач юу вэ? За чиний би юм уу? За. Дэвэсэр л хай арай чихэртэй юм байна. Тийм байгаа. Чиний баг. Энэ бол миний уурчсан хамгийн гоё мач байна. Тийм ээ. Яа тэгэхээр энэ бүх юм амар цогцсон байна. Яг миний амтанд таарсан. Яг Яг нэг ам. Жохон чихэрлэгдүү юм те. Энэ нэлээд чихэрлэг болсон шүү. Надад бол тэр signature байсан нь зүгээрээс юм шиг санагдлаа. Биш ээ. Лес шүүр гэсэн байсан нь. Гэтэ зүгээр гоё л доо зүгээр. Яг энийг бодож байгаа. Have a much full time. Амслаа. Лам хөрөл харагдаж байна ингээд. Оо яана. Зан. Яваад. Зан Аваасо 6. 8. За одоо pop-up дэлгүүрүүд дээр явж үзэх чинь. Эхнийх нь болохоор Торидений pop-up дэлгүүр рүү орж үзье гэж бодож байна. Ер нь зөндөө гоё дэлгүүрүүдээс нь гэхдээ ихэнх нь хугацаа нь болоо тэгээ хаагдчихжээ. Эстетик харагдсан байна та. Тийм шүү. Халуун байна. Арайч 30 тавчихгүй байна те нэрээ. Тэгээ уурч наадаг зэрэг юм байна хээ. Ийшээ гарч. Шууд. Чида. Дэвчнэ шиш. Болоо. Хашгүй. Тэгэл та. За ингээд одоо жоо халуун байна. Нилээ харж байна. Тэгэхгүй би бол яг гоё юм камерамен хийвэл чадна гэж бодоод байна. За одоо тэр дээр явж байна. Тамбурис одоо орох гэж байна. Яа. Гоё нэртэй нөө. Вау. Оо. Тийм байна уу? Би юу? Би мартин. За энэ бол бүлүү идэл байна. Купонтэй. За саяны таконы газар break time гэдэг ийшээ орж ирлээ. Бид ингээс хасуугаас хөдөлж байна. Хасуугаас одоо гараад дараагийн зогсоол. Ийшээ гарыг. Бидэд Кёкс руу ирээд ирсэн.
Ингээ гэртээ ирж байна.